За сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг доктор Котоко гэдэг. За та бүхэндээ өнөөдөр болох дээр электрон тамхины хорт хөнөөлийн талаар, хор нөлөөний талаар ярилцахаар орж ирлээ. За сүүлийн үед залуучууд, өсвөр насны хүүхдүүд одоо гоё өнгө үнэр амттай хэлбэр дүрсэнд нь одоо татагдаж энэ хүү хорт бүтээгдэхүүнүүдийг одоо өдөр тутамдаа хэрэгжилж байгаа харагдаж байна. Бидний эргэн тойронд автобусны буудал тийм ээ. За тэгээ дээрээс нь одоо хаа нэгэн газруудад хүмүүс амандаа зууцсан утаа гаргаад явж байгааг бүгдөө ингэж харж байгаа. За энэ бол ерөөсөө тоглоом биш. За энэ хүү одоо электрон тамхины хор нөлөөний талаар ярихаас өмнө та бүхэнд Америкийн нэгдсэн улсын CDC-гээс гаргасан электрон тамхины хор хөнөөл яг ямар риск байдаг вэ? За тэгэхээр утаад тамхи буюу электрон тамхи гэж нэрлэдэг байгаа тийм веб гэж нэрлэдэг байгаа энэ хүү бүтээгдэхүүн маань болох дээр никотин агуулсан мөс сүмлийг халааж ууршуулан тэгээ уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмжийг хэлж байгаа. За энэний гожоор одоо харагдаж байгаа зүйлүүд маань бүгдөө вебүүд тийм. За веб маань бүр чихвчиг байна, флаш шиг байна. За мөн дээрээс нь одоо янз бүрийн хэлбэр төрстэй одоо ингээд гардаг болсон байгаа. За тэгээд ерөнхийдөө веб дотор бол маш олон төрлийн одоо хортой байцууд байдаг. За 4 үндсэн найруулгаас бүтдэг. За мөн дээрээс нь энэ вебийг болох тэр одоо хэрэглэснээр дотроо 50 төрлийн одоо бодисуудыг хувиралд ордог. За мөн дээрээс нь 113 нэр төрлийн бодисууд, химийн бодисууд энэ шингэн хөлөөс бүрэлдэн бий болдог. За ингэснээрээ одоо аризол хэлбэрт шилжсэн буюу одоо мананцар хэлбэр шилжсэн химийн урлаар үүссэн бодисууд маань бүгдөө хүний биед хор нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон. За вебийг бол одоо 2020 онд анх зохион бүтээсэн. За тэрнээс хойш бол одоо маш олон одоо судлаач эрдэмтдийн одоо хараанд өртөж за энэ бүтээгдэхүүн бол хортой юм байна. Тэгээ дэлхийн нийтээр энийг одоо татгалзах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо дэлхийн одоо нэлээд олон улсууд одоо 27-оос 30-аад улсууд одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх, худалдаалах зархыг бүр хориулсан юм байгаа. За тэгэхээр шингэн хэлбэрт одоо энэ шилждэг энэхүү бодисод дотор юу байдаг вэ гэхээр өнгө оруулагч, никотин, гэлцрийн пропипилен гликол гэдэг одоо энэхүү бүтээгдэхүүн байдаг. За энэхүү бүтээгдэхүүнүүдээс одоо харахад амт оруулагч чинь угаасаа л бүх төрлийн одоо өнгөтэй, үнэртэй, амттай зүйл дотор хийдэг штэ гэж бодож байгаа.
За гэтэл эдгээр маань одоо ургалд ороод ирэхээрээ уушхины өвчин эмгэхийг одоо үүсгдэг ийм эрсдэлтэй бодисууд болж хувирдаг байх нь. Тэгэхээр никотин бол донтуулах үйлчилгээтэй тийм өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд маш муугаар нөлөөлдөг. Сая кинон дээр хүртэл гарч ийн тийм хүүхдийн анхаарал төвлөрөлт тань мэдгүй. За тэгээ сурах хуулийн эмгэгүүдэд сөргөөр нөлөөж улам нөгөө бодисоо нэгтгэж донтдог тийм. Тэрнээс болоод хүүхдүүд өөртөө уцаартай болдог. Нөгөө нэг одоо тийм нэг веб татчийг тайвширж ийн гэж өөрсдийгөө андуурдаг ийм байдал руу шилждэг. За одоо бол гоё харагдаж байгаа, тэг кул харагдаж байгаа, сайхан харагдаж байгаа боловч ирээдүйн одоо үйл явц бол асар их хорхомжтой гэдгийг одоо аав ээжүүд ч ивэн тойрныхоо хүмүүст илж ойлгуулах хэрэгтэй. Ямар нэгэн юм хүмүүс муу гэдээ хахад ингэж хэрэглээд байдгийн учир шалтгаан нь юу вэ гэхээр нэгдүгээр тэр зүйлүүд маш их хэмжээгээр хүний нүдэнд харагдаад ирэхээр худалдан авахаас аргагүй байдалд хүрч ийн тий одоо том сүлжээ дэлгүүрүүдээр маш их тавигддаг болсон байна. Лангуун дээр нь одоо бэлэн байж ийн 21 нэмэх наснаас дээш зарна л гэж ийн. Гэтэл яг өсвөр насны хүүхдүүд амдаа зузсан л гормалцсан л явж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн нийт судалгаа хийсэн байна л да. Вебийг татаад байгаа хүмүүсийг дотор нь 3 ангилж үзээд хэдэн хувьтай одоо ингэ татдсан бэ? Яагаад татдсан бэ гэдэг шалтгаанаар нь 3 ангилсан байна. Нэгдүгээрт 55% нь бол тий сонирхоод тий гоё үнэр амттай байдаг учраас би торгуу гэсэн учраас гэж хариулсан байна. За 31% нь болохоор аав ээж нь гэр бүлийнх нь гишүүд нь тий хажууд нь энэ утаац тамхиг татдаг. Татж байгаа харагдсан учраас гоё харагдаж байсан учраас одоо тий тамхиг авч татсан байна. За мөн дээрээс нь 22% нь болохоор ерөөсөө амттан чихэр шоколадны үнэр та нарт нь татагдаж одоо ингэж татсан. Тэгээ улмаар татдаг болсон гэж одоо хариулсан байна л да. За тэгэхээр 4 төрлийн одоо ийм бодис байна. За тэгээд никотин, үнэр амд оруулагт гэлцрийн профилин гликол гэдэг юм бодис. Профилин гликол гэдэг бодис маань одоо уушаад ирэхээрээ профилин оксид гэдэг бодис болж хувирдаг. Энэ нь уушгийг гэмтэх үйлчилгээ үзүүлдэг. За гэлцрийн маань одоо тийм ууршилтын үр дүнд хувираад ирэхээрээ кралайн гэдэг бодис болж хувирдаг. Энэ маань бас л уушгийг гэмтээ сорвжуулах үйлчилгээ үзүүлдэг. За 3 дахь бодис нь бол үнэр хамт оруулагч бодисууд байдаг. Энэ үнэр хамт оруулагч бодисуудын дундаас ууршилтын үр дүнд ямар бодис үүсдэг вэ гэхээр децетил гэдэг бодис үүсдэг. Энэ бодис нь тухайн уушгийг одоо тийм попкорн уушиг болгож хувиргадаг. Попкорн уушиг буюу маш их сорвжуулалтай ийм уушиг болж хувиргана гэсэн үг. За никотин байна. Дэж никотин бол энгийн тамхи болон вейп тамхи дотор бол одоо нэг одоо вейп тамхинд бол 20 шигэг энгийн тамхинд байгаад тэнцвэрч никотин агуулгадаг. За никотины сөрөг нөлөө бол маш их амны үндийн өвчлөлийг үүсгэн, бөөлжилт үүсгэн, хотоод эцэг хямран, ядран, за тархины тусан хэмжээнд түтмөшөлт хүргэж улмаар одоо хүүхдийн оюун санаа сөргөөр нөлөөлдөг. За уушхины хор тавдрыг үүсгдэг. За тэгээ шүдний цайорлууд тархин үүсгдэг. За мөн дээрээс нь вайбыг одоо шууд одоо өлөн илгэн дээрээ татаад ирэхээр хотоодны шарах бий болгох, хулаалтыг бий болгох юм эрсдлийг үүсгдэг. Ер нь бол аливаа нэг хортой зүйл бол маш жижигхэн савлгаатай маш бага тий одоо ингээл нэг амархан гоё сайхан харагдаж байгаа ч цаанаа бол хожмын үр нөлөө өгнө. Одоо бол эрдэмтэд одоо тогтоож ярилцахад бол бэрхшээлтэй. Энийг бол одоо нийгмийн эрүүл мэндийн сөргөөр нөлөөлж байгаа бас нэгэн хүндрэлтний эсрэг явуулж байгаа бас нэгэн одоо онцгүй зүйл юм аа гэж одоо эрдэмтэд тодорхойлсон байна. За тийм учраас одоо өсвөр насны хүүхдүүд, эргэн тойрны хүмүүс чинь вайп татж байгаа бол энэ бол хортой юм аа. Дотор нь юм 4 төрлийн бодис байдаг гэсэн. Эдгээр нь ууршилт буюу чиний амаар ингэж цорж татж явах үед чинь 133-аас 175 градусд хаалж ууршиж манзар хэлбэрт ороод чиний ам хамраар ороод уушгийг чинь гэмтээд юм байна. Улмаар чиний одоо тархинд
нөлөөлдөм байна гэдгийг эргэн тойрныхоо хүүхдүүдэд хэлж байгаа хэрэгтэй. Энэ бол хэрэггүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэрний оронд тэрүүгээрээ одоо тэр vibe авж байгаа мөнгөө цуглуулдаг ч юм уу, эсвэл тэр vibe авж байгаа мөнгөөрөө өөртөө хэрэгтэй хоол хүнсийг авч идэх те. Энэ дээр одоо илүү их анхаарах хэрэгтэй байна эцэгчүүдээ. За тэгээд одоо энэ дээр бол хатуу хорой тогтсон улсууд байна. Одоо Аргентин, Бразил, Бруней, Камбож, тэ Сингапур, Таиланд, Тайван гэх тэр улсуудад бол утаад тамхи татахыг хатуу хоригдсон. Хэрвээ утаад тамхи татж байгаад баригдах юм бол тийм ээ Монгол мөнгөөр одоо Сингапурд бол 520 мянган төгрөгөөр одоо шууд торгодсон байлээ. За мөн дээрээс нь одоо тэр тамхиг татаад одоо зочид буулынхаа өрөөнд үлдээсэн бол торгоно. За хайсан бол торгоно. Хогийн самнаас нь олдсон бол торгоно. За татж байгааг хараад мэдээлсэн байх юм бол мөн торгоно. За тийм учраас ерөөсөө хүмүүс тийм 1000 Сингапур доллараар торгуулж авахынхаа оронд 500 Сингапур доллараар 22 мянган Сингапур доллараар торгуулж авахынхаа оронд зүгээр л одоо тий татахгүй бай гэж одоо тэгж шийдсэн байх жишээтэй. Тэгэхээр хязгаарлалтуудыг тогтоож байгаа юм байна. Манай улсын хувьд ч гэсэн хууль тогтоомжинд өөрчлөлт оруулаад насан туршийн хүүхдүүдэд энэ хүү тамхиг татахгүй хэвлүүлэхгүй гэж байгаа боловч хүүхдүүд авч татж байгаа зүйлүүд маш их ажиглагдаж байгаа нь эмч нарын хувьд одоо би эрдэмтдийн хувьд бол энэ зэлмээр асуудал байна. Энэ бол зүгээр эрүүл мэндийн боловсролгүй өөртөө хайргүй гэс үүдэж байгаа ийм зүйл байгаамаа. Тийм учраас одоо миний энэ лайвыг үзэж байгаа хүмүүс хүүхдүүд эцэг эхчүүд ах юм бол веб тамирч хортой юм байна. Маш аюултай юм байна тий. Уушгийг гинтээд юм байна. Сүүлдээ бүр сорвжуулт юм байна. Тэгээ улмаар амьсгалах боломж багасаад тэгэл хизээ нэгэн цагт одоо хөл хорогдол хүргэдэг ийм зүйл байгаа. Одоохондоо биднэрт гоё санагдчихж байгаа. Тунгийн нэгсгээд тий өдөр болгон татаад ахаар мансуурн улмаар тэрэндээ дондоод ирэхээр одоо тэрийг авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүрнэ. Тэгээ эргэн тойрны одоо энэ дэлгүүр хоршоогоор энэ веб тамхи зарж байгаа юм бол одоо энэ болиулмаар байна. Энэ дээр бас одоо хүмүүс бас хамтран бас урайлаасай гэж одоо эмч хүний хувьд бол одоо хэлмээр байна. Тэгээ эрүүл мэндийн боловсролоо дэвшлүүлснээр та бүхэн эрсдлээс хамгаалагдах, эрсдлийг урьдчилан тооцоолох, заавал өвдсөн хойно биш өвдөхөөс өмнөр эцэн сэргийлэх боломжтой юм аа. За тэгээд миний хувьд гэх юм бол эрүүл мэндийн боловсролыг олгодог Health Edition by Dr. Kotoko гэдэг Facebook пэйжийг ажилуулж байгаа. За мөн дээрээс нь YouTube сувг маань ажиллаж байгаа. Тэгэхээр та хэд маань YouTube сувгаараа дамжуулан өөртөө хэрэгтэй мэдээллийг авахар бол комент хэсэгт үлдээж болно. За мөн дээрээс нь пэйж дээр минь лайк, шеэрээ дараарай. YouTube дээр минь subscribe дараад лайк, шеэрээ бас харангүй хайрлаарай. За тэгээд та бүхнийхэн амьдралд эрүүлийн хааз чаргал сайн сайхан бүхний өсөн өрөөё.